Баяж хамгийн анх нэг ууланда дагуулж очиод нэг шүхэр юм байж ингээд зааж өгөөд төлгсөн бий чичээд нисэл яваад гэсэн. Тэр тохоо юм мэдрэмжээ санаж байна. Ой яасан хордон буучтан гээд гэж бодчих. Хаа жаа нисч бодсон байна. Суралцаад хэр бодож байгаа вэ? Жид бодчих. Одоо энэ нэршил гэж байгаа юу? Энэ ч нөө өнгөрөө бидний дээр л явж шээ. Тийм танд давинчи гэж байгаа. Устын дус суугаад амжилттай төгсч бодлоо гэ. Сэтгүүт аваад тэгэл тэрний дараа тэгээд би даад нисдэг болж байгаа гэсэн. Тэрнээс өмнө багшийн зааварчилгаа өөрөө дураараа юм хийж болохгүй тий. Чи бас аюултай шүү тий. Монгол Air Parallel гэдэг Монголын шүмийн спорт байгаа. Одоо ер нь Монгол дээр баг 5 клуб байгаа. Тэгээ бүгдээрээ 5 клубын нэг холбоотой. Энэ хичээлээ сурахад хэр их хугацаа шаарддаг юм бол би дааж эсгэлж юм дээ. За одоо сургалт аваа нэг 2 сар гараа сарна. Тэгээд эхний удааны газрын бэлтгэл гэж юм. Тэгж байгаа сорно. Эхлээ шүхрээ босгож сорно, татад сорно. Тэр хүмүүс бод нэг шин сургалтанд сууж байгаа хүмүүс нэг 2 өдөр газрын бэлтгэл хийгээл 3 дахь өдрөөс ерөн бага хэмжээний уулнасаа нисэд эхэлчихэн дээ. Одоо манай клуб чинь нийтдээ нэг 30 гаруй гишүүтэй. 30 гаруй гишүүтэй тэрнээс нэг 7-8 эмэгтэй нисгэгчдэр байгаа. Эрсдлийн хувьд бол эрсдлүүд экстрем спорт ч гэсэн эрсдлийн хувьд бол хамаагүй бага. Ер нь мотоциклын спортоос багадаа ордог шүү дээ. Одоо хоёулаа яа. Ийшээ одоо. Энэ болохоор тандем шөхөр буюу жингэрээ ялгадаг байхгүй. Одоо тухайн хүн одоо тэнд ихч одоо содоо нисгэгч минь одоо жингийн хувьд одоо хэд вэ? Тэрнээс шалтгаалаад жин ондоо байдаг байхгүй. Далавчны жин. Тэглээ таарах шөхрөө ниснэ. Тэгэд ер нь энэгт бол ер нь агаар да. Ер нь хүн өөрийнхөө аюулгүй байдлыг өөрөө л хангаж нисдэг болохоор өөрөө ер нь тэгээд болохгүй юм гэж байгаа, болох юм гэж байгаа. Тэрийг өөрөө тааруулаад байна. За хоёулаа салхины өөдгөө байна. Салхины өөдгөө. Хоёулаа хоорондоо холбогдсон байгаа. Би чиний хойно гүөх байхгүй. Тэгэхээр одоо хойш чинь татна. Тэгэхээр чи ингэж явж болохгүй шүү дээ. Урагшаагаад ерөөсөө зүтгэл өгч. Бүгд урагшаа зүтгэл. Яг ингээд гүгэж. За. Уудаа гүгэж чинь урдаа сааруулдаг шүү дээ. Тэг сааруулж байгаа шүү дээ. Би хойноос бэлтэн чи урагшаа зүтгэл байгаа. Хөлчин хөндөрлөө хөдчээ. Гүүхэ болж болохгүй. Гүүчлээ заа. Намайг болно гэсэн цагт чи суун. За. Тэр болт тэрс гүйж хана шүү дээ.
Нөө бас фэлдэж байгаа болоо гэж тэгж байгаа айл. Бас манай гайгүй бас нөгөө танд нисгчтэй бас нисэж байгаа учраас. За манай клуб чинь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 6 дахь жил рүү орж ирж байна. Ер нь паралетрийн зарим нисгчнэр өндрийн шүхрээс нөгөө одоо бид дээр онгоцноос үсэрдэг шүхрээ ба шүү дээ. Тэр шүхрээр одоо хичээлж байгаа тийм паралетр болж ирсэн. Бас нисгчд байдаг. Тэдний нэг нь манай Монголын паралетринг холбоо гэж байгаа. Тэр холбоонд аль биесээр бүртгэлтэй бол 5 клуб байгаа. Өнөөдөр энэ манай шинэ сургалт хэлцэл сургалт явуулж байна. Тийм яг хаа сургалт маань эхлээ шууд газрын бэлтгэл гэдэг хэлдэг байхгүй. Шууд нисдэг улсууд чинь шууд уулан дээрс нисэхгүй шүү дээ. Эхлээ газарт бэлтэн нөгөө одоо энэ хэрэгс материалтайгаа холбож тоногтойгоо харьцаж суурна. Тэгээд албашаад доод суурна гэдэг газарт ерөнхий бэлтгэлийн баг 60-70% шүү. Нисэх бол амархан шүү дээ. Нийтдээ 46 цагийн сургалт гэдэг маань өөрөө нэг 11-2 оролт болдгийг 11-2 удаагийн бэлтгэл гэсэн. Гэхдээ манай сургалтын хувьд бол одоо яг тэр цагчин болцсон, оролтчин болцсон гэхгүй. Тэгэл одоо ингээл хамт нисэл 2-3 жил, 4-5 жил ингээл бас цуг суралцаад явж байгаа хүмүүс бол зөндөө. Ер нь бол үндсэн яг аюулгүй хэрэгслүүд бол тий дуулаа тий каск орж ирж байгаа. Тэгээ өвдөгч тохиолдол байж болно. Нэмэлтээр хүмүүс өөрсдөө нөгөө мото байк дээр унаад гэдэг армор байдаг тий нэг биенд одоо өмсдөг тийм юмнууд байж болно. Тэгээ үндсэн бол ерөөсөө каскыг бол заавал өмсөх ёстой. Эвдэн байдаг байхгүй. Жохон мэдрэмж. Одоо давгүй байна. Манай сурагч гэл давгүй байна. Таныг чи мөнгөн жигүүр гэдэг юм биш үү? Ямар гоё нэрстэй. Энэ нэрэнд тэр нь утга юм танаад шүхт нисгтэй холбоотой нэрэн дээр нь утга холбоотой. Манай аав өөрөө шүхч юмсан багтай. Тий. Манай аав шүхч юм байж заад хөөхтүүдэд тэгэл ганжигүр мөнгөн жигүүр гээл өөрийнхөө одоос тий.